10. Морин дээрх найр сэтгэлгээ. Түүнээсээ Хеван тэгвэл мөрний ихэнд нүүж буугаад хөө ялгуу ба төшмөл болгуудаг дуудаж 8 улсаас өшөө авах хүчлийг зөвлөж байтал хойд өргөнөөс охин Солонгуа золхоор орж ирлээ. Солонгуа энэ жил 15 настай. Төрсөн нь саран мэт сайхан, цэцэг адил үзэгслэн солонго мэд өнгөтэй. Хас адил ариун, ухаан мэдл хүнээс хэтэрхий, эрдэм чадал олноос хэтийдэж, цэргийн эрдэм нэн хурц нарийн үргэлж ахаа дагаж ав аянд явдаг хүлээ. Их нь хэдийн өнгөрч, одоо баг их наран туяагийн гар дээр буй. Солонгуа ахыгаа 8 улсад цэрэглэн гэхийг сонсоод эцэгтэй золгохоор оржээ. 8 гихч их улс ахын зам бас цулгүй түрэмэг. Хэрвээ эндл болбол гимшиж зовдохгүй. Хүүхэн би доорх эхнэр цэргийг аваад хойд хайгуул болсоогоо гэсэн Хеван. Хүүхэн чи нас баг зус шингэн бэ сэтгэл амаргүй гэлээ. Ялгуун. Охин дүүгийн очихноо бидэнд түшээ тулах болно. Эцэг сэтгэлдээ сул талбий гэдэг. Болгуудад 3000 цэрэг өрч өмнө хушуужуулсан. Өөрөө 6000 цэрэг авч дунд болгоод Солонгуад 1000 цэрэг захируулж хойно болгож нийт нэг түмэн цэрэг авч 8 улсын зүг мордов. 8 улсын даян хаан болон дороо 2 аймаг 3 түм илүү шалгадаг цэрэг буй. Их хүү алтан шага, багуу мөнгөн тол. Бас нэг охин хас туя цөм совд таншил болор мэд төржээ. Алтан шага энэ жил 15 настай. Царай наран мэд нүд одон адил. Хөмсөг уул мэд уруул шун хадл. Нэлхаас нэнэгт нийтээс цолгорч тодорч өссний хойно улам сүрж явтантай болжээ. Элд жадыг сурсан нь хувилгаан адил хурц. Харух намнахыг боловсрсан салхин адил түргэн. Одоо дуршуулын мэдээг сонсоод эцгийн зүг. Ялгуу барсын зүрхийг барьж бидэнтэй халтгаар ирв. Би 2000 цэрэг авч түүний хүрээ байгуулж завдахын урд нэгэн зэрэг сайтар алаад хурц сүрийн шантруулсугаа гэжээ. Даян хаан. Чи нас баг цус өөрийн хүчрхэгт эремшиж хөнгөнөр хөдөлсөөгөө гэх нь хойж өдрийн жанжин болох эзэн болох ёс бус. Надад түүнийг дарах арга буй. Ингээд зүүн гарын жанжин 1000-т 2000 зэрэг өгч. Ангаа уулын өмнө 30 газрын их гунд бүгж ялгуугийн өмнө цэргийг баруун гарын мэдлэлд мөн 2000 цэрэг авч их гууны хойд бургасан шугал бүгж ялгуугийн дунд цэргийг мөн алтан шагаа 3000 цэрэг авч их гууны өмнө эргийн довын дор бүгж ялгуугийн цэрэг дарагдсан хойно буруулахад түүний хойд хайгууллах цэргийг тул бас ачаа хөсгийг булааж ав. Би өөрөө их цэргийг авч юу ваншгүй ичиун сюва эу холсовч нарын хамт улсыг сагсугаа гэсэнд 2 төшмөл алтан шагааг дагаж тус тусын цэрэг авч очлоо. Шөнөө даян хаан өөрийн биеэр цэрэг авч мөрний хонхыг тайлаад хүний аманд шав гүмхүүлж их жанжин холсовч болон юу ваншгүй ичиун сюва эу нарын хамт сэмхэн гарч гэнт хэнгэрэг цан зохиж алан орлоо. Ирээдийн цэрэг амгал унтж байсан тул ялгуу зочин сэрээд яран хуйгалж морио унтлаа 8-ны цэрэг уул нурж далай түлхэх мэт алан орж ирлээ. Ирээдийн цэрэг сая нойрноос сэргэж морио эмээлдэн хуйгалж завдахгүйд 8-ны цэргийн алх нь тарвс хагалж ногоо хэрчиг мэт. Ялгуу их л дарагдж буруулахад гинт үхэр бууд урч гууны шугуу дотроос бүгсэн цэрэг гарч галын гэрэл тэнгэрт тулж хашгирах дуу талд дөрчээ. Баруун этгээдээс мэдээлэлт алан ирэхэд ялгуу яран тосож байлдлаа. Зүүн этгээдээс 1000 алан ирэхэд болгуутай угтан байлдаж 4 хүн харгалдан халамшин байлдаж байтал хойноос даян хааны цэрэг гүйцэн хурж ирлээ. Ялгуу дийлж чадахгүйгээ мэдээд хоосон газар жадлан буруулан гарч 10 газар явсангүй их товын доороос гинт бүрийн дуу гарч
Нэг бяцхан жанжин хөндлөн этгээдээс алан гарч ирлээ. Хошууч болгоотой түүнийг баг гэж басж эхэлдээ өргөн завчин ирэхэд баг жанжин сервэрт чадар нэгэнт мушин мөгц. Болгоотой зүүн гуйг нэвт чадалсанд арай мөрнөөс эсвнө. Ялгуу тусаж байлцсанд болгоотой арай ядан ам хилтэрч буруулав. Үзвээс тэр бяцхан жанжин бол Даян хааны хүү Алтан шагаач. Алтан шагаа байцсаар тэнгэр гэгэрэхэд үзхүүл хамгийн сүүлийн нэг анги цэргийн тэргүүлсэн нь харин нэгэн шил болор мэт сайхан охин 20-30 ихнэр охтыг авч нисэх мэт довтлон ирвэ. Алтан шагаа түүнийг үзээд жадаа хурааны нэмсгэлж чи ямар хүн бэ гэж асуув. Охин жанжин гинэт нүд өргөн бяцхан жанжиныг үзвэл хүмсэг ариун хөх уул мэт. Нүдэгийн тунгалаг булгал ургуулулаан шүдэд цагаан би ойлог бэлхүүс нарийн мөнгөн хоёг дулгамсж толгойд ургуулын сүүл хатгаад хөдөлж ажиллах нь өвөрмөц тааламжтай бөгөөд хүмүүзүүл ер инээс үгүй гэх баясгалангийн сэтгэл төрнө. Солонгоо түүний бие асуухыг үзээд яруу зээл дугаар. Чи ямар хүн бөө? Намайг асууж яана бэ? Гэлээ. Бяцхан жанжин 8-ны эзэн Даян хааны найрамдах гэгэн хувилган эдэд Алтан шагаа гүгэгч би мөн. Чиний нэр хэн бэ? Гэхэд охин Хэрэдийн эзэн Хэвангийн хизүү харвагч ганц охин Солонгоо гэгч би мөн гэсэнд Алтан шагаа дотроо энэ охин юутай ийм гор сайхан аж. Би хүнийг ааж төвдөхгүй. Харин нэг удаа ичийн хэлж талбиж явуулсугай гэж сэтгэн. Би санавал чиний эцэг нэгэн ван хүн байтал доороо байлдааны төшмөлгүй гэж охиноо талбан гаргаж эр сонгуулно гэлээ. Солонгоо тэр үгэнд хөмсөг жирийгээд хариудна. Би санавал чиний эцэг харин нэгэн хаан хүн байтал дайсанд хэрэглэх хүнгүй гэж нохоон гөлгийг талбан гаргаж хүний эсрэг хуцуулно гэсэнд Алтан шагаа их л уурлан жадаа мушгин жадлан ирэхэд Солонгоо сард жадаа эргүүлэн тосож зайлуулад нэгэн хол сайхан хүү үзэгсэнд охин зөрчилдөн байдж 20 удаа болдол дийж дэрэгдэх нь ялгагдсангүй. Алтан шагаа Солонгоогийн жад хэрэглэх нь гэлбэлгэн цагалгаан мэт салхин буруу нэвтржгүй үзээд юу та нэгэн эрдэм чадалтай сайхан охин бэ. Би түүний ухааныг тэнцэж үдсүгэ гэж жадаа хитэнтэй хураалаад мөрөө тэнхрүүлэн буруулав. Солонгоо нисэх мэт нэхэн ирэхэд гинт номын хөвчийн чимээ сонстов. Солонгоо нүд хурцтул баруун гараа нэгэнт сунгамгц сумыг атгаж яваад үзхүүл харин нэгэн зэвгүй сум ажээ. Өдний хоронд алтад шунгаар 7 од зуржээ. Солонгоо үнийг үзээд гинт сэтгэл хөдлөж дотор хөвгөлзөд жумс хийдэл инээж сумыг саадагтаа дүрэн магнаг хамтганы дотроос нэгэн мөглөг гаргаж нумаа татаж Алтан шаган эсрэг тамшаалан илгээлээ. Алтан шагаа хараахан ажаархад жадагдсан баруун гарын ард нэгэн мөглөг төв хийдэл тусч жадаа арай салтав. Алтан шагаа мөглөгийг авч үзвэл дээр нь алтаар мөнх тамга даржээ. Ялгуу нэгэн зэрэг их л дарагдчих. Хогорсон зэрэгэ байцсан үзвэл 7000 илүү үлдснээс баг хагсан бас шархулсан тул яаран түгүүл мөрөндөө буцан ирлээ. Хэван үзээд хэлэг нэх бөгөөд бас галслан дууссан шүүгүй.